За стейж 3 Абу Дабигийн research challenge-ийн 3 дугаар этап дээр хүрэлцэн ирсэн байна. За тамирчин технээсээ гарч ийн яг одоо Rally 2-ыг тэргүүлж байгаа Майк Дочертэй буюу Өмнөд Африкийн одоо мундаг тамирчин гараандаа гарахад бэлэн болсон байна. За манай 52 дугаартай Монгол Улсын авиа тамирчин Эрдэнэлгийн халин боллын хувьд бол гараандаа гарахад одоо бэлэн болсон байна. За өнөөдөр бол энэ юун дээр бичсэн байгаа 237 км-ийн уралдаан. За 70-70-ийн лайсгаа нийтдээ өнөөдөр 400 орчим километрийг ерөнхийдөө туулах юм хуваартай байгаа. За альгүйг өнөөдөр марафон эхэлж байна. Марафоны ерөнхийдөө анхны одоо экспириенс авч ирсэн тийм. Энэ дээрээ бас юу гэж бодож байна? Марафон стейжийг дотроо яаж төсөөлж байна? Өчигдөр жоохон дискний асуудал гарсан. Аха. Тийм болохоор өнөөдөр аль болох дискийг амж явах хэрэгтэй юм байна. Дискийг амж оролцох хэрэгтэй болсон. Аха. Техник бол жоохон өөр байна. Аха. Ер нь эхний өдөр өнөөдөр бол нэлээд хайрлаад явахгүй л гэж бодож байна. Аха. Сайхан мотоциклыг амнаад ер нь маргааш чинь бас ер нь дискээ эргүүлэхгүй л бүтнээр нь оруулж ирмээр байна. Аха. Цурмаар байна тэрийг. Тийм. Ер нь бол нөгөө марафон стейж чинь ерөөсө хүнээс тэрийг шалгаж байгаа штэ. Үндсэндээ survive хийх. За энэ олон тамирчдаас ерөнхий зорилго нь бол баг багаар ингээ кат хийгээд ингээ тастаад хүмүүсүүдэд нөгөө нэг раллид туршлага болох хөднөөс хасаж шууд тэгээ хатуугаар ерөнхийдөө хан мөргөж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ ер нь бол бас ярьж байгаа бол төлөвлөгөө бол зүг байна. За тэгээд өнөөдрийн стейжийг амжилттай туулаад ирээрээ. Тэгээд ямар ч байсан Абу Дабигийн research оролцож байгаа гэдэг те оролцож байгаа уралдаж байгаа энэ дээрээ гол нөгөө монголчуудыг бас явж ийн гэдгээрээ бас айгуу даваа талтай шүү дээ. Бид нар нөгөө дэлхийн цомын хүмүүсүүдэд таалагдаад бас хараан дөртөөд байгаа шүү дээ. Нөгөө нэг лайв юун дээр нь гарч ирээ. Тэмдэг дээр бас сэтгэл ямар вэ? Оо бас нэг хайр дээр юм үзэхгүй байгаа. Тий, чамаа хийхээс юм үзэхгүй оцны хоохгүй амар тань. Зөөргөө бас төвлөрүүлж чадна гэдэг бол бас яг энэ тал дээр бас ер нь олон тэмцээнд орсон хүн гадаадд явахдаас юм амнаас энэ хол өгдөг үү? Яадаг вэ? Ер нь жоо хол ахыг хийдэг. Тэгээд утасны цэнийг миний дуусахгүй амар шүү дээ. Тэгээд би сая одоо явах чинь уцаар нэг цэнгэлцэн. 2 хоног дуусахгүй байх шүү дээ. Энийг заашилахгүй юм амар гэдэг. Өнөөдөр бас брифинг дээр маш их анхааруулгууд байлаа те. Айгүй их анхааруулсан. Бензинээ бас мэдэж яваарай те. Айд өнөөдөр нэлээд цаашаа очиж 150 дээр бензин хийх юм байлээ. Аха. Банк бол дүүрэн байна. Сая Honda гэхнийг харлаа. Хойд банк дүүрэн биш ээ. Дүүрэн биш үү те. Аха. Тэгэхээр ер нь дүүрэн банктай хатаа очихгүй. Энэ бол яг нөгөө халуун тэгээ эс ихтэй газар гүйлгэж явахгүй бол бензин дуусчих гад байдаг те. Тэгээ тэрийг бас анхаараарай гэж бичсэн байсан. За тэгээд амжилт хүсье. За. За марафон стейжийн эхний өдөр өндөрсөн байна. За манай тамирчин хаалттай биок дээр ирсэн. За өнөөдөр энэ биок руу зөвхөн шар хар брест бандтай хүмүүс орж байгаа. За бидний хувьд бол ногоон учраас орохгүй. За ямар ч гэсэн алькогоос амжиж яриага авах гэдэг анхаарал төр ирсэн байна. За өнөөдрийн стейж ер нь зам хэрвээ нэлээд нөгөө десерт сторм те шуурхтай байв уу? Ер нь тэртэл дээр өнөөдрийн юунаа хуваалцаач. Тэг өнөөдөр нэлээд их шуурхтай байлаа. Зарим газар ингээд зам нь гэж шуурангууд юм овоо тоог нь харагдах болчиход. Аха. Тийм байсан. Тэгээд бензин дээр жоохон эргэлзээд гараад 80-д яваад урт 2 баг дууссан. Аха. Тэгээд цаана дахиад бензин хөртлөө нэг 70 мал байсан. Аха. Тэнгүүт ганц хойтлоор юм чинь 70 гэж бодоо. За айж хуйнаа. Хэсэг явлаа. Нэлээд 30-40 км явж ирсэн. Өө энэ чинь нэр урд багч. Лайсен бас 70 яваад тэгээ 80 яваад дуусчих юм шүү. Тэгээд буцаад нэг жоох хэсэг явахгүй. Уралдааны юу харсан, зам харсан нэлээд бас нөгөө юм. Бидэд ялгаагүй та нарын яг явсан нөгөө замын хажуу талаар ингээл яваад ирлээ л дээ. Тэгээ нэлээд шуурхтай, нэлээд бас юм өндөр манхнууд орж гараал явлаа. Ерөнхийдөө зам харгууд ерөнхийдөө амьд тавьсан ч гэдэг юм уу янз бүрээр таарж яад юм байна. Амьд таараагүй юу таараа. Шууч таарахгүй байна. Өнөөдрээс өнөөдөр том юунууд бас байж нэлээд амар том юун манхнууд бас байдаг юм. Өнөөдөр яг нэг бензин дээр нэг уртлын 2 тань таарсан. 10 минут тавьсан. Барбасотой чинь нэлээд ойртож очсон байсан. Барбасо өөрөө ч бас нэлээд жоохон таараа өгсөн. Өнөөдрийн хувьд бол гэхдээ өчигдрийн ус бол чиний цаг бол сайн явлаа.
10 минутаар илүү шахах юмсан гэж харсан. Моциклийн хувьд бол марафон стейжээр асуудалгүй гайгүй байна уу те? Хийх юм тийм одоо. ер нь гайгүй хаа. Би тэгээ дискээ нэлээд гамнаа л явлаа. Тийм тэгээ нэг хажуултаад хажихун унаад газар унчаад босч иржсэн дэлбэрчлээ. Тэгээд босч явах доо. Тий. За тэгээд Абу Дабигийн Desert Challenge уралдааны маань марафон стейж гэж яригдж байгаа. 3 дугаар гарааны эхний одоо өдөр маань бол марафон стейжийн эхний өдөр маань бол яг одоо ингээд өндөрлөж байна. За маргааш марафон стейжийн одоо 2 дугаар хагас өргөжлөн тэгээ нөгөөдөр ирэхэд тэмцээн одоо өндөрлөхөөр болж байгаа. За ямар ч байсан тэмцээн өндөрлөж байгаа гэж баярлаж болохгүй. Тэмцээн маань бол ерөнхийдөө талдаа орж ин 5 өдрийн яг 100% одоо цөлийн ралли гэдгээр бол Абу Дабигийн Desert бол алдартай тэгээ 34 дахь удаагийн Абу Дабигийн Desert Challenge амжилттай үргэлжлэж байна үзэгчтэй.